Өмнөх хоёр бүлэгт бид Microsoft Project 2016 программын интерфейс мөн шинээр төслийн файл хэрхэн үүсгэх тухай, темплет буюу загвар файлыг хэрхэн ашиглах тухай ойлголтуудыг үзсэн. Одоо энэ бүлэгт бид нар ажлын жагсаалттай холбоотой ойлголтуудыг үзнэ. За тэгэхээр энэ хэсгээр бид нар төсөл рүү task буюу ажлын зорилго, жагсаалтыг хэрхэн нэмэх тухай үзье. Дасгалын chat дагуур гэсэн хавцнаас My Kitchen MPP гэсэн өргөтгөлтөө төслийн файлыг нээж байна. За дундх босоо шугамыг арай өргөсгөж өгье. Project tab дээр товшин ribbon буюу зурвасаас Project Information гэсэн айкон дээр товшлоо. За энд төсөл эхлэх хугацааг тохируулах боломжтой юм байна. Хоёр нүлдэгээд октавчийг товшиё. File tab дээр товшин Info мөрнөөс Advanced Properties гэсэн мэдээллийг харъя. За энд цаанаас нь зохих мэдээллүүдийг оруулаад өгсөн байна. Name буюу нэр гэсэн мөрөнд би монголоор хаалтан дотор миний галтгоо гэж текст оруулж өгч байна. За буцаад үндсэн хэсэг рүү оръё. Энд бид галтгооны өрөөнд засвар хийх шаардлагатай ажлын жагсаалтыг бичих болно. Хийх ажлын зорилгыг англиар task гэнэ. За ингээд task tab дээр товшин энд хүснэгтэнд оруулах текстийг монголоор бичихын тулд хүснэгтийн нүднүүдийг бүгдийг нь идэвхжүүлээд идэвхжүүлсэн хэсэг дээр маусны баруун товчийг товшин эндээс text styles буюу текстийн стил формат гэсэн командыг ажилуулна. За текстийн стилийн цонх гарч ирэнгүүт эндээс фонтны хэвийг сонгох ёстой. За Arial гэсэн фонтыг сонгоод Regular гэсэн стилийг сонгож байна. Хэсгийн хэмжээг 11 дээр тавиад октавчийг товшлоо. За бид энэ үүсгэсэн файлаа, төслийн файлаа нэр өгч хадгалахын тулд файл зэснээс Save as командыг сонгоод дасгалын хавцны chapter 3 гэсэн дэд хавцанд My Kitchen доогуур зураастай mon MPP гэж нэр өгөөд хадгалж болох юм. За би ингэж хадгаллаа. Одоо бид хүснэгтд ажлын жагсаалтыг оруулж өгтөө монгол үсгээр бичих боломжтой болсон байна. За хүснэгтийн эхний мөрнөөс эхлээд явъя. Task mode гэсэн дөрвөлжинд manually сонголт хийгээд ажлын нэрс буюу task name гэсэн хэсэгт англиар empty cupboards буюу би монголоор ханы шүгээнүүдийг суллах гэсэн ажлын нэр оруулж өгч байна. За дөрвөлжин нүдэн текст багтахгүй бол өргөсгөж өгч болно. За дараагийн баг нь duration буюу үргэлжлэх хугацаа гэсэн баг нь байна. За энд би 6 цаг гэж бичиж өгье. Монголоор авахгүй байна. Англиар 6H гэж оруулж өгөхөд автоматар 6 hours буюу 6 цаг гэсэн англи үг бичигдэж байна. Эхлэх дуусах өдрөө сонгох хэрэгтэй. Эсвэл task mode хооронд автомат гэж тавьбал тухайн өдрийг эхлэх өдрөөр авч байна. Автоматар авч байна. Харин үргэлжлэх хугацаа 1 өдөр гэж авагдсан байна. 1 day гэж. Тэгэхээр гар аргаар 6 цагаа англи дээр оруулж өгч байна. За task mode автоматар авагдсан тул тэр багны нүдэнд дөрвөлжин дүрсэн дээр баруун тийш харсан сум бүхий айкон гарч ирсэн байна. Хоёр дахь мөрний нүдэнд task mode-ыг автоматар аваад task name гэсэн баганд монголоор санал ширээ нүүлэх зайлуулах гэсэн ажлыг бичиж өгч байна. Дасгалын хавцанд эдгээр ажлын нэрс нь англи дээр байгаа. Баруун хэсэг дэх кантын диаграмыг харуул хугацааны хоёрыг програм маань автоматар 1 өдрөөр авсан байна. 2016 оны 10 сарын 2-ны өдрийг тэр чигээр нь хөгцсөнхөр дөрвөлжингээр дүргсэн байна. Бид duration гэсэн баганд 1 цаг гэж тавьж өгье. За англиар бичиж өгье. За ингэхэд цэнхэр дөрвөлжин дүрсэн багассан харагдаж байна. 3 дахь
ажлын жагсаалтанд historic авах гэсэн ажлын нэрийг оруулж өглөө. Duration гэсэн баганд маа узаар нэг тавшилт хийгээд автоматар 1 өдөр гэж авагдсныг гараа аргаар өөрчлөе. 0.75 day буюу өдрийн 4-1-ийг оруулж өглөө. За дараагийн ажлын нэр нь болохоор хөшиг тогтоогчийг авах гэсэн ажил байна. Үргэлжлэх хугацааг 35 минут гэж тавьж өглөө. 5 дугаар ажил нь цахилгаан зуух, демонтажлж, холдуулах гэсэн ажил байна. Англиар remove cooker гэж байна. За ажлын гүйцэтгэлийн хугацааг 2 өдөр гэж тавилаа. Зурдугаар ажил нь болохоор хөрөгч зайлуулах ажил байна. 0.5 өдрөөр тавилаа. 7 дугаарт сантехникийн холболт салгах гэсэн ажилд 3 цаг зарцуулна гэж тавилаа. 8 дугаарт угаалтур салгах хагас өдөр. 9 дугаарт хуучны эд хэрэгслийг холдуулахад 1-7 хоног. 10 дугаарт цэвэрлэгээ хийхэд 2 өдөр гэж тус тавилаа. За би энд сүүлд хийх ажлуудын үргэлжлэх хугацаануудыг оруулж өгч байна. За ингээд диаграмаас харахад энэ жагсаасан ажил 1 дахь өдрөөс 5 дахь өдөр дуустал явагдах юм байна. Ажлын жагсаалт руу ажлыг нэмж оруулах энэ ажлыг дуусгаад бид нар файл цэснээс төслийн инфо буюу төслийн талаарх мэдээллийг харж болж байна. Эсвэл буцаад үндсэн цонх руугаа ороод Project tab дээр товшоод Project Information гэсэн айкон дээр товшилт хий. Энд бид Start Date буюу эхлэх хугацааг өөрчлөн энэ видео хичээл хийж байсан үеийн өдрөөр тавьж болох юм. За ийм байдлаар бид төсөл рүү шинээр ажлын жагсаалт, ажлын үргэлжлэх хугацааг хэрхэн оруулахыг энэ хэсгээр үзлээ.